Зэн ингээд 3 дахь өдөр маань эхэлж байна. Өнөөдөр бүтэн сайн өдөр байсан. Чигтэр нэг сайн амарсны үр дүнд өнөөдөр гайгүй ирч хүчтэй ажилдаа ирсэн. Тэгээд өнөөдрийн эхний дуудлага галын тохиололоос нь тэрийг бичиж амжаагүй. За дараагийн дуудлага нь өвчтэй настай хүн зүрхэн зогссон байсан. Хүчтэй удаад орон дээр хэвтэрт байж исэн. Тэгээд хүний зүрхэн зогсохоор бид нэр 2 галын машиныг нэг галын машинаа 4 гал соногчтой явуулдаг. Тэгээд 8 хүн тэгээд дээрээс нь түргэний 2 тэгээд манай галынхнаас battalion chief буюу бүлгмийн ахлагч дарга бас ирдэг. Тэгээд аюулгүй байдлыг хариуцдаг бас нэг хүн ирнэ. Бүгд нийлээд 11 үлээ. Ягаад вэ гэхээр анхан тусламж үзүүлж байгаа хүмүүс зүрхэн цээжин дээр нь дарах хэрэгтэй байдаг. Тэгээ 2 минутын турш хүчтэй тэгж дарахаар хүмүүс ядардаг. Тэгээ бид нар 2 минут болгон хүнээс салдаг. Тэгээ зогсолтгүй тэгэх ёстой. Өөрөө амьсгаа авч өөрийнх нь судсан цохилох хүртэл. За энэ чи манай ажлынх нь тэр дотор цээжин дээр нь дарж байгаа эндээс харагдахгүй байна. За тэгээд анхан тусламж үзүүлж байгаа хүмүүс мэдэх хэрэгтэй байдаг юм юу гэхээр цээжин дээр нь бараг 5 см гүн дарна. Тэгээд хүчтэй дарна. Тэгээд хүчтэй дарахаар хавиргууд нь хуугарч эхэлдэг. Тэгээд тэр нь хуурахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол зүрхэнд нь хүрч чадахгүй, зүрхийг нь цохилуулж чадахгүй. Энэ биднэрт ийм төрөнд тийм машин байдаг. Цээжин дээр нь дардаг. Тэгээд хүн байна дараадах шаардлагагүй. Тэгээд одоо тэр машиныг энэ дээр суулгаж өгөөд ажилуулна. За энэ түрүүний ярьжсэн машин нуруунд нь суурийг нэгээд тэгээд дээрэс нь нэг ингээд тавиад бэхэлждэг. Тэгээд голд нь нэг тийм цээжин дээр нь дардаг тест нь байдаг. Тэр үгээрээ цээжин дээр нь дарж эхэлэн зүрхийг нь химлээ цохилуулж эхэлнэ. За тэгээд энэ толгойнхын дээр нь зогсож байгаа хүн химлээр амьсгалж өгч байгаа нэг тийм уут байдаг. Тэр үгээрээ амьсгал шахаж өгнө. They said they need a driver and then one in the back. Yeah, that's them. That's them. They're gonna do it. Five's got it. Yeah. Oh. Okay. We're right next to the hospital. Тэгээд дахиад нэг 2 галын тохиолол ирсэн. Тэр бүрийг нь сайн бичиж амжаагүй. Гэтэ энэ нэгэн рүү нь явж байна. Миний дараа бид нар оройн олох гэж усан. За энэ нэг тийм грек холтой газар.
нэг онцтой биш. Гэхдээ өөрөө харж агаад яг юу юуг нь авах уу гэд хэлээд тэгээд хүмүүс нь нэг саунд хийгээд эсвэл ингээд талханд ороогоод өгдөг. Монголынхаа Coconut kebab-ыг л санд юм да. Энд бол тийм байхгүй. Энд тэгээд ундаанууд нь ийм машинтай байждаг. Дуртай ундаагаа өөрөө аягандаа түргээд аваа явдаг. Савтай ундаанууд нь тэр хөргөчөнд байна. Гэхдээ арай үнэтэй байдаг. Тэгээд ийм машинтай ундаа нэг арийг авсан тохиолдолд тэнцэнэ байх хугацаанд буцаж ичээд хэд жамаагүй дүргэж болдог. Зэ дизель хугацаа. Шөнө 1-2 цагийн үед бас галын тохиолдол ирсэн. Нөгөө нэг ядуучуудын амьдардаг нэг тийм том өндөр байр байсан. Тэрний хажууд бас нэг 4 ширхэг 2 давхар байрнууд байдаг. Бас тийм адилхан хүмүүс амьдардаг. Тэгээд тийшээ нь орсон одоо бичлэг харагдана. За энэ одоо дотор нь ороо явж чинь айгу муухай орцсондоо ингээд баад шээстэй хүмүүс хуцмуцаа тайлаад хайцсан ингээ газар өргөцсөн. Инженерийн ажил нь бас галын төхөөний систем дээр нь очиод яг хаана ямар тохиолдол үүссэн байна гэдгийг тэрийг хараад тэгээд цаашаа дараа руугаа дамжуулдаг байгаа. Тэгээд нөгөө хэд нь тийш нь очиж тийч гал байна уу, утаа байна уу үздэг. Энэ бас хүн шөнө 2 цагийн үед хоол игээд хин шүү гаргасан байсан. Тэгээд би өглөө нь буугаад одоо офс руу орж ийн. Охинтойгоо ярьсан шиг like and subscribe хийгээрэй.